Хай, хичээлд явъя. Өнөөдөр нэгдэх өдөр. Миний жоохон дургу өдөр болоод байгаа. Яагаад вэ гэхээр өнөөдөр хэрэглээний эдийн засаг болон макро эдийн засгийн хоёр хичээлтэй байхгүй юу? Тэгээд тэр хоёр хичээлийн ачаалал жоохон өндөр. Би тэгээд тэр хичээлд сууглаараа ер нь өөрийгөө ямар мя гэдгийг мэдрээд идэг байхгүй юу? Тэгээд ангийнхаа амар сайн болохоор яалтчгүй надад амар юм дарамт ирээд идэв. Тэгэл орой ингээл гэрлүүгээ харих үед бүр ямар ч хүнс сүлдгүй болсон. Нэг тийм мэдрэмж аваад идэх болохоор нэгдүгээр өдөр бол надад нэлээд ачаалттай санагддгийг. Хэрэглээний эдийн засгийн хичээлийн багш маань өөрөө Америкт доктор, постдоктороо хамгаалсан тийм тэгэнгүүтээ одоо ингээд Бээжин топ сургуульд нарийн мэргэжлийн хичээл орж байгаа шүү дээ. Тийм болохоор нэлээд амжилттай мундаг багш байгаа байхгүй юу? Миний хувьд бол тэгэнгүүт ер нь манай сургуулийн юм залуухан багш нар, залуухан профессорууд айгүй юм ширүүн нэг тийм чанга шаардлага өндөртэй. Тэгээд арай настай хөгшин багш нартайгаа харьцуулбал бүр хамаагүй хэцүү. За оюутнуудтай хандж байгаа, тавьж байгаа шаардлага нь бүр ингээд хүнийг зовоё гэсэн байдалтай амар хэцүү. Тэгээд өөртөө яг мэдээж богино хугацаанд бүр ингээд зовж зурсан байгаа шүү дээ. Зовж өнөөдрийн түвшинд ирсэн байгаа. Тийм болохоор тэр хүнийг доороо байгаа оюутнуудыг амар чангалдаг. Ер нь гэхдээ хятадд ингээд сүүлийн жилүүд ч гэж дээ айгүй олон жилийн өмнөөс л эхлээд ингээд удирдагч профессортойгоо тааламжгүй харилцаанаас болоод оюутнууд амиа хорлох магадлал амар өндөр байдаг. Тэгэхээр хэцүү хаз. Энэ хичээл уг нь анхандаа гайгүй байсан юм аа. Яг эмпирик болон онлайн модельүүдийг судалдаг. Ерөнхийдөө яг эконометрикст суйрлаад хичээл нь ороод исэн болохоор бас гайгүй байсан байхгүй. Тэгээд сүүл рүүгээ болохоор улам ингээд чангараад улам хэцүү болоод яваад байгаа. Яг өмнөх 7 хоногт болохоор багш ингээ хүүхэд болгоно нэг сэдв өгөнгүүтэй англи хэл дээр бичигдсэн пейпер өгч байгаа байхгүй юу? Өгцөн ч гэж зүгээр нэр л өгсөн. Тэнгүүтээ за 15 минутын дараа натахаараа PPT бэлдээд гарч ярьцгаа гэж тгсэн байхгүй юу? Йоо би тэгэл юу 15 минут нь шууд сандарчиж байгаа юм чи. Тэгэл би тэр материалаа баг татаж олж авах гэж 5 минутыг зарчиж байгаа байхгүй амар удаан ба зэгтэд хүүхдүүд болохоор ерөөсөө бүр амар хурдан хаанаас юу хаахаа айгуусаа мэдчихэж байгаа болохоор тэгээд дор нь болцсон. Тэгээд би арайч уу гэж 5 минутын дотор материалаа олцоод би яг тэрэн дээр л өөргөө анзаарч байгаа байхгүй юу. Хятад хүүхдүүд болохоор бүгдээрээ заавал англи хэлний айгүй өндөр түвшинний шалгалт өгч докторт орж ирдэг. Тэгээд гадаад одоо би болохоор хятадаар ингээд хичээл үздэг болохоор надад анхандаа англи хэлний шаардлага тавиагүй би энэ сургуулийн докторийн төвшөнд орж ирсэн байгаа байхгүй юу. Тэнгүүтээ би одоо ингээд ер нь пейпер уншихаараа англи хэл дээр пейпер уншихаараа дандаа хятад руу орчуулад ингээд програмаар хөрвүүлж штэ айгу хурдан. Тэгээд хятадаар нь уншчихдаг байхгүй. Надад тэгэхээр илүү богино хугацаанд илүү ингээд яг нарийн би илүү сайн ойлгож уншиж чаддаг байхгүй юу. Тэгсэн чинь яг ингээд хөрвүүлэх гэсэн чинь ингээ ангийн хүүхдүүдийг харсан чинь бүгдээрээ англи хэл дээр илүү хурдан уншиж байгаа байхгүй юу. Тэгэл би хөрвүүлүүлнэ. Тэгчээл тэрийгээ хятадаар уншаа. Тэгээ дараа нь багш дээр нэг гэхэлэр үнэхэрийн цаг хугацаа амирыг алдаад байгаа яг мэдсэн. Тэгэл 15 минутын дараа ингээ зарим хүүхдүүд болохоор үнэхэрийн сайн материалаа бүрэн ойлгосон байна. PPT-гээ яг чухал юмнуудыг нь олоод ингээ базаж ярьж чадчихээн. За тэгээд зарим нь болохоор надаас нэг ганц нэг арай таарах уншсан хүнд сэдв автсан болохоор тийм хүүхдүүд ч билээ. Тэгэд би болохоор мэдгүй за дунджаас доогуур нэг тиймэрдүүлээсэн. Ямар ч гэсэн надад бүр яг тийм мэдрэмжинд орчхоор өөрийгөө бүр амар голоод ёо би чинь юу хийж байгаа юм бэ? Юу сурсан юм бэ? Одоо ингээд докторийн төвчний хичээл гэдэг чинь ер нь тухайн мэргэжлийн хамгийн сүүллийн одоо шатанд үзэж болох мэргэжлийн юм онлууд байгаа хгүй юу? Энэ төвшин хүртэл би одоо юугаа сураагүй мүү гэж бодохоор уйлмар санагдаад би ер нь сэтгэлээр тийм амар хортон унчдгийг. Тэгээд тэрнээс хичээл ер нь жоохон хүн санагдаад байгаа. Тэгээд дараагийн хичээл болохоор макро эдийн засаг байсан. Энэ хичээлийн багш болохоор нэг дундаж иргэм насны сайхан ааштай хүн байдаг болохоор хаа очиж хичээл нь өрсөлдөөн бас багтай. Гэхдээ яг хичээлээсээ шалтгаалаад өрсөлдөөн багтай байгаа л да. Яг макро эдийн засаг ч бас айхтар яг өрсөлдөө үүсгээд байх хааргүй одоо хичээл баггүй юу? Энэ хичээлийг сонгоод сууж байгаа хүүхдүүд нь ч гэсэн ингээд нарийн тооцоолол гэхээсээ илүү онол талдаа сонирхолтой оюутнууд сурдаг болохоор өрсөлдөөн нь хаа очиж гайгүй. Ерөнхийдөө энэ хичээл дээр
одоохондоо соло моделийг үздэг. Гэхдээ багш бас зүгээр байхгүй. Нэг ингээд хаяанда асуулт оюутнуудаасаа. Тэгэхээр заавал надаас хамгийн эхэлж асуун за. Өнөөдөр л гэхэд асуусан асуулт нь одоо хэд хоногийн өмнө одоо 4 сарын сүүлээр Америкийн нөө төрийн нарийн бичгийн даргуулуу Блинкен гэдэг хүн Хятадд ирсэн байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ Хятадтай бас ер нь харилцаа жоохон хурцдмал штэ. Тэгээд Орос руу ингээд дэмжлэг үзүүлээд байгаа байдал чинь таалагдахгүй байна. Одоо энийг болохгүй бол танахыг SWIFT хоригт оруулна гэж байгаа байхгүй юу? SWIFT гэдэг нь за товчхондоо гадаад гүйлгээний систем гэж ойлгоч. Тэгээд танаа нэг банкны нэр заагаад тэгээд энэ банкыг чи ер нь оруулж магадгүй шүү гэдгээ анхааруулсан. Тэгээд дээрэс нь одоо нөгөө Хятадын TikTok гэдэг нь штэ. Тэрийг бас хориглох тийм хуулиа саяхан баталсан гэд Хятадд шахалт үзүүлсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ асуудлыг болохоор за бусад салбаруудаас бусад мэрэгжлийнхэн болохоор одоо жишээ нь гадаад харилцааны мэрэгчлэлтүүд та нар битгий зураасаа даваадай, битгий хэтрээдэй гэсэн утгаар ингээ хандчихж байгаа. Харин энэ макро эдийн засгийн энэ хичээлийн хүрээнд болохоор маш чухалчилж нарийн харах ёстой юм сэд байгаа байхгүй юу. Тийм болохоор багшийн асуулт нь үүнээс одоо SWIFT хоригоос хэрхэн өрсөлдөлөн сэргийлэх вэ? Биднэрт ямар арга зам байна гэдэг асуултыг надаас асууж байгаа байхгүй юу? Мэдхгүй та мэдхгүй байхад би яаж мэдхий ингээ хариулж гоё тий. Тэгээ би хариулж байгаа байхгүй юу? Ер нь SWIFT системийн эсрэг Оросд ч өөрийн үндэснийхэн систем байдаг. Хятадд ч өөрийн нөө SIPS гээд гүйлгээний систем байдгийн. Түүнийг голчлон ашиглах. Тэгээд мэдээж Хятадын одоо юаныг илүү хүчрэхэг болгох, олон улсыг болгох. Тэгэд мөн одоо Visa, Mastercard зэргийг орлох UnionPay гэд бас систем карт байгаа шүү дээ. Түүнийг бас ашиглах зэрэгэл ийм аргуудаар л ингээ хамгаалах боломжтой гэдэг хариу өгөхөөсөр аргагүй байгаа байхгүй юу? Энэ талаар угсаа нэг сайн мэдчихгүй. Тэгсэн чинь багш бас ер нь тийм юм мэддэг хүмүүс ч юм уу эсвэл ер нь мэрэгчлээ нарийн мэрэгчлийн хүмүүс ингээд ихэвчлэн хүний хариултаас дандаа эргүүлэл хүн тонгорох гээд идэв шүү дээ тий. Манай багш бас тэгэлээлээ. Ийм амархан ингэ шийдчихдэг гэсэн бол бид нэр эн чи толгоогоо гашилгаж суух ямар хэрэг байгаа. Наадхаа илүү судал гэсэн. Дарамттай өдөр шүү нэгдэх өдөр. За хайрч амръя. Bye bye.